Актемч наран гэрлийг Чингис хаан тэргүүн цэргэн одонгоор шагнан алдаршууллаа. Брэдэд нэр тэрдэмтэн соён гэгэрүүлэгч Бямбын эренчний мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэж байна. Усан дахь урааныг судалсан бүтээл төрийн шагналд нэр дэвшлээ. Баян улгийн аймаг зуудын маш өндөр эрсдэлтэй гарчээ. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 450-аас 520 хүүхэд үзүүлж байна. Аист глобалын 100 хормын мэдээ эхэлж байна. Актемч содовсрөнгийн наран гэрлийг Чингис хаан тэргүүн цэргэн одонгоор шагнан алдаршууллаа. Өмнө нь энэхүү нэр хүндтэй одонгоор 2005 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч Очир бат, 2006 онд төрийн шагналд урлагийн гавьяа цэцэгдэн хөгжмийн зохиолч Шарав, 2009 онд ерөнхий сайд асан Бямсүрэн, 2010 онд төр нийгмийн зүтгэлтэн Гончиг Дорж, 2011 онд ерөнхийлөгч асан Багванд, 2012 онд улсын хурлын дарга асан Дэмбэрэл, 2013 онд ерөнхий сайд асан Содном, 2014 онд нэр дэвтэмтэн физикч Актемч Намсрай, 2015 онд соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Яруу найрагч Миндоё, 2016 онд гавьяа жүжигчин Дөөрийн дуулаач Ариун Баатар, 2017 онд гавьяа тамирчин Олимпийн авраг Төвшинбаяр, 2019 онд Хүү хамтлаг, 2021 онд сансрын нисгэгч Гүр Аригчаа, мөн Монгол улсын зэвсэгт хүчин, 2022 онд Актемч Дорж Готов, мөн Америк нэгдсэн улсын эрдэмтэн доктор Жак Уотерфорд, 2023 онд улсын филармонийн морин хуурын чуулга, 2024 онд нэгдсэн үндэсний байгууллагын 8 дахь ерөнхий наримчгийн дарга Банги Мунаар хүртэж байжээ. 20 дугаар зууны Монголын нэрд соён гэгэрүүлэгч Бямбын эренчин буюу Эренчин Доржи Бямбаевын номын үзэсгэлэн Улаан үд хотнод илгээдлээ. 11 дугаар сарын 21-ний энэ өдөр нэр дэвтэмтэн зохиолч Эрхэм Гүүш буюу орчуулагч Актемч Эренчин Доржи Арадна Жапович Бямбаевын мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Тэрээр амьдралаа мэдлэг соёлын төлөө зориулсан Монголын шинжлэх ухааны академиг үүсгэн байгуулахад оролцож анхны шүлгээс эхлээд үүрийн туяа Арман хүртэл 200 гаруй бүтээл туурвсан. 15 хэлийг чөлөөтэй эзэмшсэний зэрэгцээ Пушкинээс Чехов хүртэл, Мафасанаас Лондон хүртэл дэлхийн сонгодог уран зохиолоос 250 бүтээлийг орчуулж хүргэжээ. Монгол бичгийн хэлний дөрмийн судалгаа хэмээх бүтээл нь өдгөөч Монгол хэл шинжилгээний салбарын үндэс суурь хэвээр байна. Мөн зогттайж кино зохиол нь түүнийг төрийн шагналд өргөмжилж, харин шагналынхаа мөнгийг тэрээр Ленинградын бүслэлтэд хоригдсон хүүхдүүдэд бүрэн шилжүүлж хамгийн өндөр хүмүүнлэгийн жишээг үзүүлсэн юм. Энэ гайхалтай хүний олон талт ертөнцийг нэм мэдхийг урьж байна. Эренчин Доржи Бямбаев зориулсан номын үзэсгэлэнтэй танилцсан уу гэсэн байна. Энэ оны төрийн шагналтаа анх удаа физикч хэмжит эрдэмтдийн хамтын бүтээл нэр дэвшжээ. Тодорхойлбол гавьяат багш профессор Цооху, Монгол Улсын их сургуулийн химийн техникийн эрхлэгч профессор Болорма, физикийн ухааны доктор Тэгшбаяр нарын Монгол орны ундны усан дахь уран нэгэн сэдвт хамтын бүтээл өрсөлдөж байна. Тэд 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум 3 тосгоны гүнийн ус цэгүүдээс 1000 гаруй дээж авч тус судалгааны бүтээлээ туурвжээ. Тус бүтээлийг шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлээд байна. Хүнсгүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, онцгой байдлын ерөнхий газар, цагуур, орчны шинжилгээний газар, эрүүл мэндийн яам, зам тээврийн яам, гэр бүл нийгмийн хамгааллын яам хамтран 2025-аас 2026 оны зуудын эрсдлийн үнэлгээг хийлээ. Үнэлгээгээр нийт 21 аймагт 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 5 сум, их эрсдэлтэй 59 сум, дунд эрсдэлтэй 192 сум, бага эрсдэлтэй 74 сум байгааг тус тогтоожээ. Бүс болон аймагуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл маш их эрсдэлтэй Баян улгийн аймаг байгаа бол их эрсдэлтэй аймагт Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь, Зэрэг 4 аймаг, дунд эрсдэлтэй аймагт 13 аймаг бичигджээ. Харин Булган, Орхон, Хинтээ аймаг бага эрсдэлтэд тооцогдож байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 450-аас 520 хүүхэд үзүүлж байна. Томуудус төвчин олон төрлийн вирусээр үүсгэгдэж байгаагаас ханиалгах, халуурах, бөөлжих, суулгах зэрэг өөр эмнэлэг зөв шинж тэмдэгтэй хоруу чанартай байна. Нэг шинж тэмдгийг арилгахад 2-оос 3 эмийг давхар хэрэглэх шаардлагатай болж байна. Тиймээс дур мэдэн эмчлэхгүй байхыг сануулж байна. Урьдчилан сэргийлэх хамгийн гол юм нь одоо дулаан баймаар нь хамгийн эхлээд хүүхд дулаахан байлгамаар нь дараад нь маскын зөөлөгдөг, гарын нугаалгадаг, хоолой амын зайлдаг тийм бүх хүн энэ дадал хөвшилт хэвшчих юм бол бид нар бол тодорхой хэмжээгээр өвчлөөс урьдчилан сэргийлж чадна гэж бодож байна. Аист глобалын 100 хормын мэдээ танд хүрэлээ.